За үзэгчдээ энэ удаагийн мэндийг хүргэе. Энэ удаад би юу ярих гэж байгаа гэхээр ердөөсөө зомби, орк, тролл гурыг тухай ярина. Энэ гурыг хэн илүү нийгэмд аюултай юм? Нэг нь илүү ерөнхийдөө яг кино, Google-ын кино утгаар нь ярих юм бол ямар хэн бидгийг харуулад тэгээд нийгэмтэй харьцуулаад яриад юм. Яагаад хүмүүс нэгнийг орк гэж дуудаад, яагаад тролл гэж дуудаад, яагаад зомби гэдэг тийм. Тэгээд энэ гураас хэн нь аюултай гэдэг тухай ярих гэж байна. Тэгэхээр өнөөдөр 2024 оны 11 сарын 27-ны өдөр болж байна. За тэгэхээр ерөнхийдөө нэг юм хүн гэдэг. Эхлээд оркос нь танилцуулаад эхэлж байна. Хамгийн ойлгомжтой. Энэ орктой одоо бүгдний эзэн кино манаар гэх юм уу Warcraft гэдэг хүүхдүүдийн тоглодог тоглоомд ч юм энэ орк гэдэг орктай ч ингээд зөндөө гардаг. Зүгээр харах юм бол яг зүгээр ингээд нэг орктай ч ногоо хүнээс жоохон томоохон биетэй тэгээд нэг жоохон юм бүдүүлэгдүү юм ногоон хувцастай юм цэргүүд шиг юм бүдүүлэг юм дээр 13 дахь зууны шиг юм цэргүүд гэж байгаа. Дайчин орк. Тэгээд эднэрийг яг гадаадууд бол яг юу гэж анх эхлээд хийсэн гэхлээр магадгүй монголчууд руу төсөөлж хийсэн байх магадлал гэж зарим хүмүүс ярьдаг. Кино зохиол Google-тэй тоглоом дээр гаргасан бах магадлал гэж ярьдаг. Гэхдээ ер нь бол орчин үед яг нийгэмд яг юу яг ямар ойлголт өгдөг гэхээр энэ оркууд бүдүүлэг. Одоо нэг ингэдэж штэ одоо нэг шинэ орой жоохон ингээд явах нэг согтуу нэг 2 3 нэг залуус одоо нэг ингэ цөөхөл явж байгаа нэг залуус ч юм уу мөрлөдөг ч юм уу ингээд зодон цохиоддаг ч юм уу альс нэг архиучаад нэг ингээд нэг зодонд ч агсан согтуу тавьдаг ч юм уу тий альсвал энэ тэнд нэг нус царай хаяад ингээд бүдүүлэг хог могоо хайчаад тоохчгүй ингээд ийш тийшээ шидлээд аль хүмүүс явж явах үед нь одоо юу гэдгийг тамхиа татчаа тамхинаа хаяа шиг газар хаяал тий одоо юу гэдгийг ерөөдөө нэг жоохон дээрлэхүүдөө нэг тиймэрхүү хүмүүс байдаг шүү дээ одоо нэг бүдүүлэг одоо нэг годомчинд явж явах нэг гів гинтхэн одоо нэг жоохон том биетэй хүн нэг жижиг биетэй гаргалаа муудаа дээрлэхүүч гэдэг юм ингээд мөрлөж цөглөөл цохиж махаал зодноо үдчих гээл ингээд ер нэг солиотой гарууд байдаг шүү дээ. За тэг хөдөө явж байвал бас зарим нэг хөдөө хотгүй оркууд бол байгаа заа. Би бол удаа хүмүүс хөвчлэн хөдөөний оркууд гэж ярьдаг. Би бол хөдөөний орк гэж ярих би үнэндээ дургүй. Хөдөө хотгүй орк байгаа заа. Орк бол хөдөөнөөс шилжиж ирээл хотод угаасаа хэдэн жил болоод хотын хүн болдгийг юм. Тэгтээ ерөнхийдөө бол хотод хэдэн жил болсон ч гэсэн орк хотод бүр насаар амьдарсан хүмүүс ч орк зан гаргадаг юм. Хөдөөнөөс хөдөө амьдарч байгаа хүмүүс ч орк зангүй үедээ орк зантай үедээ орк зантай хотод амьдарч байгаа ч гэсэн орк зан гарах үедээ гацаахан орк зан гарахгүй үедээ заг гаргахгүй тийм үү. Тэр орк зан ерөнхийдөө нэг тийм үү. Тэгээд орк зан гаргаж байгаа хүмүүсийг бүдүүлэг зан нэгсэндээ дээрэнгүү гэдэг тиймэрхүү зан гарч юмсаа орк гэж байгаа. Гэтэ энэ яаж юм гэхээр зомби тролл хоёроос хамгийн яг үнэд болчих заа. Таныг орк гэж хэлж байгаа бол нэг битгий имзэглэл заа. Зомби тролл болоход аюултай шүү заа юу. Ерөнхийдөө нийгэмд маш аюултай болоод эхэлж байна. Эхлэн гэж хэлж байгаа. За тэгэхээр би одоо тролл руу орж эхлэе. Тролл бол бас нэлээд аюултай. За троллыг ингээд би харуулсан. Тролл гэдэг ингээд бичээд гаргах нэг ийм авраг биетэй ч юм уу, жижиг биетэй ч юм уу олон төрлийн тролл гарч ирсэн. Гэтэ ихэвчлэн тролл авраг биетэй байдаг. За авраг том биетэй байдаг. Яг энэ зурган дээр гарч ирсэн авраг том биетэй байдаг. Ингийн тэр оркосоо том биетэй байдаг. Авраг биетэй. Тэгэд ихэвчлэн одоо яадын гэхлээр компьютерийн ард сууж байгаа бас троллын зургуудтай би нэг ийм авраг үлэмжтэй юм байдаг. Тэгээ яг энийг нийгэмтэй яг юу яаж уялдуулж энийг тайлбарлах хэрэгтэй юм бэ гэхлээр тролл за яг ингээд компьютерийн ард сууж байгаа сүүл үед троллууд маш их болсон. Одоо чи би одоо ингээд зургийг харуулж штэ. Компьютераар суусан троллуудыг харуулж байгаа. Эдгээр чинь яг юуг харуулдаг байгаа юм бэ гэхлээр юуг харуулж байгаа. Яг одоо YouTube, Facebook-ээр од болдог байнг
бичлэг хийдэг олон хангалттай хүмүүс шүү дээ. Тэд нар худалдагдах юм уу хин нэгний талд үйлчлээд их орныхоо улсын эсрэг ашиглаад ард олныхоо эсрэг хотлоо мэдээлэл тараагаад заяа ус төрчдөд худалдагдсан тийм олон дагагчтай ингэ удлан үзэгчтэй сошиал инфлюенсерч гэх юм одоо нэвтрүүлгүүд ч юм уу одоо сэтгүүлчд ч байж болно энд инфлюенсерч байж болно альсвал одоо зарим нэг одоо радиогийнхэн ч магадгүй худалдагдчих магадгүй ерөнхийдөө нэг тиймэрхүү байдалтай заяа хэн худалдагдана тэр тухай худалдагдсан үедээ худалдагдсан мэдээлэл тарааж явах үед тухайн хүн авраг том торуулж байгаа. Авраг том би том торуулж байгаа гэсэн үг заяа. Хэр зэрэг хандлттай төдий чинээ том торуул гэсэн үг заяа. Өөрөөр хэлбэл ард түмнийг мэхэлж байгаа болохоор энэ мэдээж хэрэг аюултай. Аюултай. Яг гэх юм бол ард түмэнд манипуляц буюу ард түмнийг ус төрчдийн нөлөөнд оруулж ус төрч ард түмнийг хуурж мэлэх гэж байгаа хүмүүсийг юу трол гэж хэлдэг болохоор худлаа мэдээлэл цацж байгаа хүмүүсийг трол гэж хэлдэг болохоор ерөнхийдөө аюултай. Тэгвэл нөгөө талаар улс төрчөөд энэ троллуудын энэ инфлюенсерүүд сошиалда олон дагагчтай энэ хүмүүсийг сэтгүүлчд ч юм уу энэ дагагчдыг худалдаж авснаас болоод троллуудын энэ хийж байгаа үүс болоод юу үүсдэг гэхээр зомби үүснэ. Зомби үүсдэг. Зомби бас маш аюултай. Гэхдээ тролл зомби хоёр ерөнхийдөө хоёул аюултай. Гэхдээ зомби бас аюултай. Яагаад гэм бол зомби шиг хүмүүс одоо манай Монголд хаасаагүй би. Бүр хаасаагүй зомби шиг хүмүүс. Одоо жишээ яг энэ троллуудаар ингээд зөндөө олон троллууд одоо манай Монголд үйл ажиллагаа хийж байгаа. Дандаа сошиал инфлюенсерүүд гэгдхэн нэг сэдвийг барьж аваад хөндөд ярьдаг нь нэрдөөсөө гэгдхэн сэвэд хвчлэн устарчид цаанаас нь гаргаж ирдэг энэ троллууд бол. Тэгээд эднээс тархиа угаалуулсан хүмүүс яадаг юм гэхлээр энэ сошиал троллууд бол тархи угаачж байгаа хүмүүс юм. Тэгээд тархиа угаалуулсан хүмүүс зомби болно. Зомби гэдэг чинь юу вэ? Одоо би танаас харуулъя. За нэг ийм киног нь үзэж байгаагүй хүмүүс байхгүй бах тийм үү? Ингээ зөндөө олон аимшигтай кино үзчихсэн. Ингээ зомбинуудаас амьд үлдэхийн тулд цөөхөн хідэн хүмүүс зовтойгаал тийм ээ. Зомбинууд нь яадаг вүлээ? Зомбинууд чинь яадаг вүлээ? Нэг хүн ард иргэдээсээ нэг юу яадаг штэ. Хүн ард иргэдээсээ нэг бүр зомби болчихсон хүн яадаг гэхэлээ бүр төр сатнаа хүртэл танихгүй, хооч үерхчээс найз залуугаа ч юм уу, хүүс найз охиноо ч юм уу хамаахгүй гэл төр сатнаа ч хамаахгүй гэл дайчдаг гэл ингээл гэл ингээл дайралтай. Чимээ гарган гутал тийшээгээ дайрна. Энийг л алаад юучгүй болгоо чи энийг идэ чи гэл ингээл дайрдаг тийм үү. Ерөнхийдөө тэгэхээр зомбинууд юу гэж байгаа юм гэхээр аль хэзээ юу болчихсон. Нөгөө тархиа угаалгуулад одоо сошиал таар ингээл нэг муухай одоо кино гардаг одоо юу гэдгийг сошиалор одоо ингээд тархи угаалцах үйл явдлууд одоо зөндөө гарсан. Хитэн годгонсон нэг ухаан муутай нэг охид хөвгүүд гарч ирээд юу ч мэдгүй нэг хитэн охид хөвгүүд гарч ирээд жоохон цэцэн юм яриад гів ингээл год болно тийм үү. Тэгүнгууд нөгөө хүүхдүүдийн ингээд тархинд нь ингээд цоо тийм үү. Тэр бүх энэ хүүхдүүдийг мэдлэггүй өрнө энэ хүүхдүүд зүгээр ингээд жоохон юм яриад энэ хүүхдүүд айгүй хурдан ингээд те амжилтанд хүрчлээ шүү дээ. Бид эднийг яг дагаж дуурайх юм бол айгүй хурдан амжилтанд хүрэх юм байна да тий. Одоо юу гэдгийг нөгөө сошиал троллууд чинь нэг шинжлэх ухаан гэдэг юм одоо ингээд баах юм ярин заа. Шинжлэх ухаан бол хэрэгтэй. Одоо шинжлэх ухаантай хинч дайтаагүй гэж байгаа. Шинжлэх ухаан одоо ялнаач юм нэг дайнд ороод гарч юм шиг. Шинжлэх ухааныг хүмүүс дэмждэг. Гэхдээ дайтаагүй шүү дээ гэж. Чи бүр айл 1700 онд ш одоо. Тэгээ гол миний хэлэх гээд байгаа зүйл юу юм гэхлээр шүү дээ. Нэг юм болох та. Одоо хүмүүс ихэд маш хурдан хугацаанд амар хэлбэр аргаар баяжиж болдго юм байна. Тийг хүүхд залуусна гэдэг рекламадад өгчдөг. Тэгээ бохир аргаар ялангуяа. Одоо жишээ нь ус төрчид худалдагдсан хэдийн инфлюенсерүүд байгаа шүү дээ. Тий. Саяхан нэг сэг цагаан богд шиг тэр худалдагдсан. Тэрнээс хойш зөндөө олон ус төрчид байхгүй. Нөгөө
инфлюенсерүүд улаан цагаандаа гарсан тороолын үйл ажиллагаа хийж исэн. Тэгээд улаан цагаандаа гараад ингээд тороолын үйл ажиллагаа хийгээд улаан цагаандаа гарчаад бүр тороол зомби болсон. Бүр тороол зомбиг холимог очоод бүр аюултай. Бүр ингээ яваад эхэлж байгаа байхгүй. А тэгүүн гот чинь яаж байгаа юм гэхээр нөгөө хүмүүс бүр ээлт улаан цагаандаа гараад ичих болчихгаагүй одоо юу гэдгийг те одоо улсынхаа урсан бусдыгаа аюулд оруулах юмнуудыг яриад ингээд сурталчлаад ингээд эхэлдэг. А тэгээд гол нөгөө нэг юу яж байгаа гэхээр хайрлах сэтгэлээ алдчихдаг байхгүй зомбинууд хүн хайрлах сэтгэлээ. Өөрсдийн төрөл садан байна уу хамаатан байна уу юу байна уу хамаагүй. Өөрсдийн артуу байна уу одоо юу гэдгийг өдөөс огт тэдэрт хамаагүй зүгээр тэд нар нөгөө нэг өөрснөөс нь жоохон илүү гарчих гад юм уу өөрснөөс нь жоохон юу яачих гал одоо юу гэдгийг те ноо гарангуутал нөгөө бүдэрсэн үнийг өшиглж унагаана гэдэг штэ. Бүдэрсэн дээр нөгөө монгол хүмүүс чинь түшээд авдаг та. А тэгтэл нөгөө хүн чанарыг алдуулдаг байхгүй юу? Хүн чанараа алдагдцсан одоо юу гэдгийг те хэний ч хамаахгүй унсан дээр нь бариад идэхэд бэлэн нэг ийм нэг хүмүүс үүд штэ. Шууд унган төрөөлөл юм дээр нь дайраад та ингээд нэг бүр чи тэгж ингэж ингээл ингээл доромжтой бол дайраас бүр ингээд нэгстөө сүулдэ нэг сэтгэл зүй өвчтөй болж ин сүулдэ. Тэдээс үнэн худлыг ялгаж чадхаа болцсон. Өөрөөр хэлбэл би одоо чинь YouTube хуудасаараа ч юм уу Facebook хуудасаар ч юм ингээд үнэн шүү дээ гэдэг хэлэн гот заавалчгүй нөгөө нэг би одоо иргэн тойрныхоо зарим ингээд найзлахад охид өөрийнхөө урд нь хөөрхөн харагдчихсан ингээд охид мохтуудыг би ингээд өөрийнхөө ингээд хөөрхөн ингээд бичлгүүдийг хуалч явах ингээд Путин яаж мэлс чинь нөгөө хүмүүс чинь тороолуудыг дэмжчихсэн хөргөд лайк маяг татсан шеэр мэр хийцээ явж байгаа ч тийм. Нөгөө ажил өөр албаар нэг тэнэг балиар миний эсрэг ч гэдэг юм уу бүр ухаамуутай юм ялсан ч гэдэг юм уу тийм хүмүүсийг албаар шеэрлээд албаар ингээд байцчих тийм. Бүр ингээд тийм хүмүүсийг ерөнхийдөө одоо би хажууд нь улаан цагаан үнэн зөв юм ингээд ярьж хахад хажууд талд нь нүүд нь мэдсээр юм байж ч албаар буруу үнийг шеэрлээл албаар ингээл нэг ингэдэг ч гэдэг үнийг баялаар хүмүүсийг өгдөө зомби гэж хэлдэг. Хүн чанараа алдсан. За тэгэхээр ингээд зомби болоод ирэхлээр илүү аюултай. Тэгэхээр орк нь хамгийн гайгүй. Тэгээд троолууд аюултай. Троолуудаас олж зомби үүсдэг. А тэгээд зомби нь өөрөө дараад нь юу үүсгдэг вэ гэхээр нөгөө троолтой халдах юм бол яах вэ гэхээр трол зомбигийн ирлээс гарвал бүр хамгийн аюултай юм болох юм шүү дээ. За ингээд энэ бичлэгийн нүргээ дуусгая. Өнөөдөр 2024 оны 11 сарын 27 өнөдөр болж байна. Зомби орк трол тэгээ мартаж сансын буруу зургийн юм байж магадгүй. За тэгээд энэ нүрээ бичлэг өнөрлөө.